Сайн байна уу? Өнөөдөр бид 10 дахь 7 хоногийн хичээлээрээ өчүүлсэн сурвалт болон орчиндөө дасан зохицож үйлдэл хийдэг агентуудын талаар ярилцах болно. Намайг өргөдөг дийдэг компьютерийн хооны техникийн багш. Хэрвээ та бүхэнд хичээл явцад эсвэл дараа нь асуух зүйл гарвал миний оргис сэтгмэст имэйл хаягаар холбогдох боломжтой. Өнөөдрийн лекцээр бид reinforcement learning-ийн үндсэн зорилго болон түүнийг хэрхэн системтэй судлах талаар авч үзэн. Хичээлийн эхэнд reinforcement learning болон deep reinforcement learning энэ концепцийг танилцуулж, тэдгээрийг машин сургалтын бусад хэлбэрүүдтэй харьцуулан шинжлэх болно. Түүнчлэн бодит амьдралд их жишээнүүд болон reinforcement learning ийм үндсэн төрлүүдийг мэргэжлэн тайлбарласан. DQN алгоритмын ажиллах зарчмыг дэлгэрэнгүй үзэх юм. Ингэснээр та бүхэн агентыг бие даан сургаж, орчиндөө тохирсон оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмших болно. Өчүүлсэн сургалтын агент ажиллах орчин болон түүнийг үүсгэх үеийн асуудлыг шин чанараас хамааран өөр байдаг. Дэд орчныг ажиглагдах байдлаар нь бүрэн ажиглагдах буюу fully observable болон хэсэгчлэн ажиглагдах буюу partially observable гэж ангилддаг. Жишээлбэл шатрын тоглоомд хүлэгдэх бүх дүрс их тод харагддаг тул энэ нь бүрэн ажиглагдах орчин юм. Мөн агентийн тооноос хамаарч чадвараа тоглоом шиг нэг агенттай орчин эсвэл deep traffic шиг олон агент зэжигдсэн ажиллаж бие нөлөөлдөг мөлти ажин системүүд байдаг. Орчин үеийн ухаалаг агуулгуудад ажиллаж буй Amazon-ийн Kiva роботууд нь олон агентийн зохицуулалтын бодит жишээ бөгөөд роботгүй бусад роботуудын байшил хөдөлгөөнийг тооцсон өөрийн замыг оновчлох шаардлагатай болдог. Энэ нь орчны нарийн төвхтэй байдлыг даван туулах чадварыг агентаас шаарддаг. Өнөөдрийн лекцийн үндсэн сэдэв болох reinforcement learning-ийн SOAR концепцийг энэ слайдаар танилцуулж байна. Өнөөдрийн лекцийн үндсэн сэдэв болох reinforcement learning-ийн SOAR концепцийг энэ слайдаар танилцуулж байна. Reinforcement learning-ийн гол зорилго нь агентийг өөрийн орчноос суралцаж, тухайн нөхцөл байдалд хамгийн оновчтой шийдвэр гаргах чадвартай болох туршдаг. Энэ нь зүгээр нэг удаагийн үйлдэл биш, харин урт хугацааны туршид цуглуулах total reward буюу нийт шарналын хэмжээг хамгийн их байлгах стратегийг сурах үйл явц юм. Агент нь орчиндөө тасралтгүй харилцаж өөрийн хийсэн туршилт алдаа бүрээсээ туршил хоримтлуулдаг бөгөөд үүний үр дүн тулынсээ буюу үлдэхийн бодлогоо өргөж сайжруулж байдаг. Энэхүү сургалтын хэлбэр нь туршил заах буюу teach by experience зарчим дээр суурилдаг. Тэдний өмнө үзэж байсан supervised learning буюу хяналттай сургалтын ихэвчлэн нэг атааны шийдвэр байдаг. Энэ зураг дэх хамтыг юу вэ? Тэгэхэд system more гэж хариулаад л болоо. Харин арилын хүрээнд бид дараас асуудлыг ирдэг. Энэ нь таны одоо гаргасан шийдвэр дараагийн нөхцөл байдалд шууд нөлөөлнө гэсэн үг. Жишээ нь шатар тоглож байна гэж бодъё. Та ганц нүүдэл хийгээд л ажихгүй. Та олон нүүдлийг гис дараатай стратегитэй хийж иж эцсийн үр дүнд хүрнэ. Хэрэг буруу шийдвэр гарвал дараагийн зөв шийдвэрийг гаргах боломжгүй болно. 10 нүүдлийн дараа хожигдох магадaltaй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн гаргасан шийдвэр ирээдүйн нөхцөл байдалд нөлөөлдөг тэрхүү гинжин хэлхийг бид дараасан шийдвэр гаргалт гэж нэрлэдэг байгаа юм. Бид яагаад үнийг хүн хөчүүлсэн сорд гэж нэрлэдэг байгаа юм бэ? Ажил сурах арга баялдан алгоритм нейрон сүлжээ бол тэрхүү сурч буй агентийн нүүд ба тарих юм. Тэр орчин маш нарийн төвхтэй байвал жишээ нь робот камерын дүрс ашиглаж байгаа бол тэр их хэмжээний датаг боловсруулахын тулд бидэнд гүн нейрон сүлжээ хэрэгтэй болно. Нейрон сүлжээ нь орчноос ирж буй мэдээллийг ойлгож дүгнэлтхийн харин тэрхүү дүгнэлтээр үндэслэн ямар үйлдэл хийвэл хамгийн их шармал авахыг тооцоолно. Бид агентэд ухаан болон мэдрэхүй ослуулан өгч байна гэсэн үг юм. Машин сургалтыг ерөнхийд нь supervised learning, semi-supervised learning, unsupervised learning болон reinforcement learning гэж ангилдаг. Тэр бүх аргууд нь үндсэндээ loss function буюу алдагдлын функцээр хянагдаж байдаг бөгөөд ямар үр дүн сайн аль нь муу болохыг тодорхойлох шаардлагатай болдог. Слайд дээр Сократ, Кант, Ницше зэрэг гүн ухаантнуудын нэрийг дурдсан сургалтын явцад үнийг хэн нэгэн буюу supervisor тодорхойлж өгөх ёстой гэсэн санааг илэрхийлж байна. Supervised learning-ийн бэлэн жишээн дээр тулгуурлан заадаг бол reinforcement learning-ийн туршлаар дамжуулан суралцдаг. Өнөө үед Spotify зэрэг хөгжмийн зөвлөмжийн системүүд нь эдгээр аргуудын хослыг ашигладаг.
Эхлээд хэрэглэгчийн сонсох дуртай төрлийг supervised learning-ээр ангилаад дараа нь reinforcement learning ашиглан хэрэглэж тухайн дууг дуустал нь сонсож байна уу эсвэл алгасаж байна уу гэдгээс шагналаарч дараагийн санал болгох дууны жагсаалтаа тасралтгүй оновчилдог. Энэ нь алгоритм өөрийгөө хянах тогтцоо руу шилжиж байгааг харуулж байна. Энэ слайдер бид supervised learning болон reinforcement learning-ийн ялгааг хөхөд сурч буй жишээн дээр илүү тодорхой харж болно. Supervised learning-ийн хувьд багш эсвэл эцэг их нь энэ бол сандал тэр бол ширээ гэж бэлэн загвар жишээ өгч сургадаг. Харин reinforce гэхэд орчинтойгоо харьцаж туршилт хийж хэлдэг. Слайд дээрх жишээнд хүүхэд өрөөнд дотор явахдаа унаж өдөлт мэдрэхэн түүнд сүр шагнал буюу шийтгэл болж өгдөг бол зорилготой хүрч гэр бүлийнхнээ баярлуулах нь их шагнал болж байна. Энэ нь машин сургалтын хэлээр бол ажент өөрийн гаргасан шийдвэр бүрийн үр дагаврыг мэдэрч түүндээ тохируулан зам төлөлөө өөрчилж буй үйл явц юм. Систем нь олон мянган симуляц дээр туршилт хийсний үндсэн дээр тухайн хүн тохирсон хамгийн оновчтой том тодорхойлсордог. Товчондоо хяналттай сургалт нь бусдын өгсөн мэдээлэл толгойлдог бол өчүүсэн сургалт нь өөрийн гаргасан үйлдэхийн үр дүн тулгуурлан сурдаг гэдгээрээ зарчмын том ялгаатай юм. Өмнөх слайдууд дээр бид машин хэрхэн сурдаг талаар ярилцсан бол одоо хүн хэрхэн сурдаг талаарх сонирхолтой харьцуултыг авч үзье. Жишээ нь Atari тоглоомын хүний төвшнийг гүйцэтгэл хүрэхийн тулд Deep RL-д нь 2500 орчим эпизод буюу сая алхам хийх шаардлагатай болдог бол хүүхэд алхаж сурахтаа ердөө цөөхөн хэдэн удаа унаж босоод сурчдаг. Яагаад хүн ийм баг жишээ дээр хурдан сурдаг вэ гэдгийг өнөөдөр шинжлэх ухааны нэртэй асуулт хിവэр байгаа бөгөөд үүнд уран гол таамаглал дэвшүүлдэг. Нэгдүгээр hardware буюу битс юм. Хүн төрөлхтөн 230 сая жилийн турш хоёр хөл дээр явж ирсэн энэхүү асар их хугацааны хөдөлгөөний мэдээлэл бидний генд аль хэдийн hard coded буюу суурилгдсан байдаг. Хоёрдугаар imitation learning буюу ажилтнууд бөгөөд бид зөвхөн өөрсдөө унаж үдэлт мэдрэхээс гадна эргэн тойрныхоо хүмүүст ажиллаж тэдний дуурай тхэн суралцах хугацааг асар их хэмнэдэг. Гуравдугаарт алгоритмын ялгаа байж болох бөгөөд магадгүй бидний тархинд ажиллаж буй биологийн алгоритм нь өнөөгийн компьютер дээр ажиллаж буй stochastic gradient эсвэл backpropagation аргуудаас хамаагүй илүү үр ашигтай байж болох юм. Хэрэв бид эдгээр механизмыг гүйцэд тайлж чадвал хиймэл оюун ухааныг сурахад асар их хэмжээний өгөгдөл шаардлагагүй болох сургалтын амлалт бэлэх юм. Энэхүү слайдад бид өгөгдлөөс мэдлэгийг хэрхэн гаргаж авах, улмаар түүнийг шийдвэр гаргахад яаж ашиглах тухай ерөнхий архитектурыг харж байна. Оюун ухааны систем нь environment буюу гадаад орчноос сенсор ашиглан мэдээлэл цуглуулж түүнийг perception буюу хүртгүүн төвшөнд боловсруулдаг. Энэ үйл явц нь feature extraction болон representation буюу дүрслийн шатаар дамжин machine learning алгоритмуудын тусламжтайгаар knowledge буюу мэдлэг болон хувирдаг. Мэдлэг дээр суурилан reasoning буюу учир шалтгааныг олох, planning буюу төлөвлөлт хийх үйл ажиллагаа явагдаж, эцэст нь actuator буюу гүйцэтгэх механизмаар дамжин тодорхой акшн хэрэгждэг. Энэхүү шатлан зөвхөн хиймэл систем төдийгүй хүний танин мэдхүйн үйл ажиллагаарч тодорхой хэмжээнд заварчилж байгаа юм. Орчин үеийн ухаалаг үйлдвэрлэлийн салбарт жишээлбэл BMW-ийн угсрах шугам дээр ажиллаж буй роботууд энэхүү шатлалыг ашиглан эд ангиудыг таньж тэдгээрийг хэрхэн зөв байрлуулахаа бодит хугацаанд төлөвлөн гүйцэтгэдэг. Энэ нь өгөгдөл бүрийг отох өчлөлтөй үйлдэл болгох нарийн төвхтэй процесс юм. Бидний харж буй энэхүү хэсэгт системийн хамгийн ихний шат болох мэдрэгчүүдийн төрлийг харуулсан байна. Environment буюу орчныг таньж мэдхийн тулд LiDAR, камера, GPS, микрофон болон энэ зэрэг олон төрлийн сенсорс ашигладаг. Эдгээр мэдрэгчүүд нь орчноос ирж буй түүхийн өгөгдлийг цахилгаан дахин болгон хувиргаж дараагийн шатны боловсруулалтанд бэлтгэдэг. Орчин үеийн өөрийгөө жолоодогч автомашинуудад LiDAR-ын зай мэдээллийг нарийчлалтай гаргадаг бол камерын замын тэмдэг гэлэн дохиог танихад гол үүрэг гүйцэтгэдэг. Шинжлэх ухааны үүднээс үүнийг sensor fusion буюу олон мэдрэгчийн өгөгдлийг нэгтгэх аргачлал гэж нэрдэг бөгөөд энэ нь орчны талаарх тодорхой бус байдлыг баасгахад нэн чухал юм. Сүүлийн үеийн археологийн судалгаанд LiDAR мэдрэгчийг ашиглан Шивүү ой маттай газрын доорх эртний хотуудын бүтцийг агаараас илрүүлж байгаа нь энэхүү технологи бодит амьдрал дэх карттай хэрэглээний нэг юм. Дараагийн шатанд цуглуулсан түүхийн өгөгдлөөс хамгийн чухал шин чанаруудыг ялгаж авах feature extraction үйл явц явагдана. Энд deep learning буюу гүн сургалт нь маш чухал үүрэгтэй бөгөөд
нейрон сүлжээний олон давхаргуудаар дамжуулан өвдгийн representation буюу дүрслэлийг сурдаг. Сайд дээр харагдаж бүлчлэн автомашины зургийг боловсруулахдаа эхний давхард нь шугам нэрмгийг таньж дараагийн давхард нь дугуй цонх зэрэг хэлбэр дүрсийг эцсийн буюу fully connected давхаргууд нь тухайн объектыг бүхэлд нь таньж амьддаг. Энэ нь machine learning-ийн хүрээнд өвдлийг илүү бид мэдлийг дүрслэх болон машин сургалтын архитектурын уялдаа холбоог энэхүү слайдад дэлгэрэнгүй авч үзэх болно. Neural network-ийн төгсөөс хамаарч өвдлийг хэрхэн боловсруулах аргачлал өөр байдаг бөгөөд үүнийг бид one to many, many to one болон many to many гэсэн үндсэн төрлүүдэд хуваан судалдаг. Нүүний өмнө one to many бүтцийн хувьд нэг үгдсэн нөхцөл байдлаас олон боломжит эрийг таамаглах зорилттой бөгөөд энэ нь агентийн хувьд ирээдүйн үр дагаврыг олон хувилбараар төсөөлөхсөөр болдог юм. Харин many to one архитектур нь өнгөрсөн хугацааны олон дараасан төлөв байдлын мэдээлэлээр үндэслэн хамгийн оновчтой нэг шийдвэр эсвэл үйлдэлийг сонгож чиглэгддэг. Reinforcement learning-ийн хамгийн төвөөнөл бөгөөд амийн чухал хэлбэр бол many to many бүтц. Энэ нь олон дараасан оролтын өглөөс олон дараасан үйлдэлүүдийн цувралыг гаргаж авах процесс бөгөөд agent болон environment-ийн хоорондох тасралтгүй харилцан үйлчлэлийг загварчилдаг. Ийм төрлийн дараасан загварчил нь агентад зөвхөн одоогийн нөхцөл байдалд тулгуурлан богино хугацааны шийдвэр гаргахаас илүүтэй ирээдүйд юу болохыг тооцоолж урт хугацааны total reward-ыг максимжуулах шийдвэрлэх үр гүйцэтгэх юм. Нийтлэг бүрсний дараа оюуханд системийн reasoning буюу учир шалтгааныг тайлбарлах дүгнэлт гаргах шатанд шилждэг. Слайд их жишээгээр бол image recognition ашиглан объектыг хараад нугас байна гэж тамхи, audio recognition ашиглан дууг сонсоод нугас хагалж байна гэж мэдрэх, улмаар activity recognition ашиглан нугас усанд сэлж байна гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрч байгааг харж болно. Энэ нь олон төрлийн мэдээллийн усгалыг нэгтгэн холбоог тогтоож буй үйл явц юм. Бид өмнөх шатуудад өвдлийг хэрхэн боловсруулж knowledge болон reasoning дэлгэрэнгүй үзсэн бол одоо энэ бүх процессын эзэн үр дүн буюу planning action болон actuator хэсэг шийдсэтгэе. Энэ бол практик болон хувирч агент орчиндөө бодитаар нөлөөлж эхлэх хамгийн чухал шат юм. Агент өөрийн тархиндаа хийсэн оюун дүгнэлтээр тулгуурлан планинг хийдэг бөгөөд энэ нь урт хугацааны total reward-ыг хамгийн их болгохын тулд ирээдүйд хийх үйлдэлүүдийн дарааллыг тодорхойлох нарийн төвөгтэй процесс юм. Үүний дараа тухайн нөхцөл байдал тохирсон оновчтой нэг акшн сонгогдож түүнийг actuator буюу роботын механик эд ангууд бодитаар гүйцэтгэдэг. Reinforcement learning агент суралцж ихэхдээ маш олон алдаа гаргадаг бөгөөд хэрвээ бид энэхүү алдаа гаргах процессыг шууд Boston Dynamics-ийн роботыг үнэтэй төхөөрөмжлөөр туршуул техникийг эвдрэх асар өндөр эсэлтэй зардал ихтэй байдаг. Тиймээс бид ихэд агентыг аюулгүй digital realistic simulation дотор сургадаг бөгөөд тэнд агент хэдэн ч удаа онож инэттэй хөдөлгөөн хийсэн хамаагүй олон суралцахад шаардлагатай experience буюу туршлагаа хоригдлуулж идэг. Энэхүү туршлага нь агентэд өөрийн толонсыг буюу үйлдэхийн тавхаарж ямар нэгэн санхүүгийн болон физик сэтгэлгүйгээр сайжруулах боломжийг олгодог. Simulation дотор хангалттай сайн суралцсан агентийн мэдлэгийг бид transfer learning аргын тусламжтайгаар бодит робот руу шилжүүлдэг. Boston Dynamics-ийн Atlas робот сагийг төвөггүй давж байгаа энэхүү нарийн планинг болон олон мянган удаагийн realistic simulation үр дүн юм. Энэхүү слайд нь deep learning болон deep reinforcement learning үстгэл үүрэг тэдгээрийн хамрах хүрээг харьцуулан харуулж байна. Улаан хүрээгээр тэмдэглэсэн deep learning ямалтан сенсорс буюу мэдрэгчээс эхлээд knowledge буюу мэдлэг хүртэлх, зайн perception буюу хүртгүн асуудлууд. Өөрөөр хэлбэл deep learning өгдлийг таньж ангилахтай гахалтай юм. Энэхэр хүрээгээр тэмдэглэсэн deep reinforcement learning амлалт нь мэдрэгчээс эхлээд эцсийн акшн буюу үйлдэл хүртэлх бүхэл бүтэн циклийг хамарч байгаагаа онцлогтой. Deep reinforcement learning-ийг neural network-тэй нэгтгэснээр илүү нарийн төвөгтэй орчинд шийдвэр гаргах боломжийг олгодог. Үүний нэг бодит жишээ бол Google компани DeepMind салбарын хөгжүүлсэн эрчим хүчний оновчлолын систем юм. Тэд DeepR-ыг ашиглан дата төвийн мэдрэгчүүдийн мэдээллийг perception төвшөнд боловсруулаад зогсохгүй хөрөгтийн системийн хавхлагуудыг шууд удирдах акшныг хөөцгснээр эрчим хүчний зардлаа асар ихээр хэмнэж чадсан байна. Энэ нь DeepR-ийн бодит ажил болж буйн тод илгэл юм. Хөгжүүлсэн сургалтын үндсэн бүтэц буюу Reinforcement Learning Framework-ыг энэ хэсэгт тайлбарлая. Энэхүү системийн агент болон environment буюу орчин гэсэн хоёр гол бүрэлдэхүүн хэсгийн харилцан үйлчлэл дээр
суурилагдъя. Алхам бүрт агентын тодорхой акшн гүйцэх бөгөөд үүний хариуд environment-аас шин state буюу төлөв байдал болон reward буюу шагналыг хүлээн авдаг. Агентийн гол зорилго нь тухайн адоптны шагналаас гадна ирээдүйд ирэх total reward буюу нийт шагналыг хамгийн их болгох явдал юм. Энэхүү цикл тасралтгүй даатагдсанаар агент нь өөрийн туршлага дээр үндэслэн тулынси буюу үйлдэхийн бодлогоо сайжруулж идэг. Бид өмнөх слайдаар хурцуулсан сургалтын үндсэн бүтцийг үзсэн бол одоо агентийн ажиллах орчинд ямар ялгаатай шин чанаруудтай байж болохыг авч үзье. Орчны төрлөөс хамаарч бидний ашиглах алгоритм болон агентийн суралцах стратеги өөрчлөгддөг. Орчин нь бүрэн ажиглагдах байж болно. Жишээ нь шатар тоглоход хөлөг дээрх бүх төрсний байлал танд харагдаж идэг. Харин покер зэрэг тоглоомд өрсөлдөгчийн карт харагдахгүй тул энэ нь хэсэгчлэн ажиглагдах орчин юм. Atari-ийн ихэнх тоглоом шиг зөвхөн нэг агент суралцж болохоос гадна deep traffic буюу замын хөдөлгөөний симуляц шиг олон машин агент зэрэгцэн оршиж нэг нэгэндээ нөлөөлдөг олон агент бүхий орчин байж болно. Хэрв таны хийсэн үйлдэл бүрийн үр дүн тодорхой физик хуулиар шууд тооцоологдчихвэл энэ нь deterministic орчин юм. Харин deep traffic шиг бусад агентуудын үйлдэл санамсаргүй тааваршгүй байвал энэ нь стохастик орчин болно. Шатар шиг таныг нүүдэл хийхээс нааш орчин өөрчлөгдөхгүй бол статик харин таныг үйлдэл хийхгүй байсан ч бусад зүйлс тасралтгүй хөдлөж өөрчлөгдөж байвал динамик орчин гэн үйлдэлд нь тодорхой тооны сонголттой. Зүүн баруун нөх бол искрет харин carpool систем шиг тэрэгэн дөхөгчний хэмжээг маш нарийн тоогоор тасралтгүй тохируулах шаардлагатай бол тасралтгүй орчин гэж ангилдаг. Бодит амьдрал дээрх асуудлууд техникийн хувьд стохастик биш байж болох ч тэдгээр нь маш нарийн төвхтэй учраас бид тэдний сургалтын явцад стохастик эсвэл хэсэгчлэн ажиглагддаг гэж үзэж загварчлах нь илүү үр дүнтэй байдаг. Энэхүү нарийн төвхтэй байдал нь десомплектсан шарнал шиглэх нэг шалтгаан болдог юм. Одоо бүгдээрээ reinforcement learning-ийг бодит амьдралын практик хэрэглээнд нэвтрүүлэх явцад бидэнд тулгардаг гол сорилтууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар дэлгэрэнгүй ярилцъя. Бидний сайн мэдих supervised learning нь бэлэн өгдөл буюу тодорхой жишээн дээр үндэслэн системд мэдлэг олгодог бол reinforcement learning нь очинтой харилцаж туршил хуримтлуулах замаар буюу алдаа оноон дээр үндэслэн бие даан суралцдаг онцлогтой гэлээ. Гэвч лаборатори орчноос хайлж бодит эрдэнэ агент шууд туршилт хийж эхлэх нь эдийн засгийн хувьд маш өндөр өртөгтэйгөөс гадна аюулгүй байдлын үүднээс эсэлттэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй юм. Эдгээр саад бишийг даван туулах хоёр үндсэн шийдэл байдаг бөгөөд эхнийх нь бодит ертөнцийг идэвхтэй ажиллаж маш цөөн тооны бодит туршилт хийх буюу нэг удаагийн туршилтаар үр дүнтэй суралцах аргачлал. Хоёр дахь гол стратеги нь realistic simulation буюу маш нарийн загварчилсан симуляцийн орчинд агентыг сургаж тэндээс олж авсан туршлага мэдхийг бодит ертөнд хөрвүүлэн ашиглах transfer learning-ийн арга юм. Хүн төрөлхтөн маш цөөхөн жишээн дээр үндэслэн шин зүйлийг маш хурдан суралцж чаддаг биологийн өрнөц алгоритмтай байдаг. Шин сургалтын салбарт бид realistic simulation болон transfer learning-ийг хос болон хэрэглэснээр deep RL-ийн амлалт буюу бодит амьдрал дээрх цогц асуудлуудыг шийдвэрлэх чадамжийг бий болохыг зорж байна. Гэнэхүү сургалтын хэлбэр нь агентыг орчноос суралцж урт хугацааны нийт шагналыг хамгийн их байлгах оноочтой шийдвэр гаргах чадвартай болоход чиглэгддэг юм. Reinforcement learning агентын суралцдаг үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг авч үзье. Агент нь орчинтой харилцах явцдаа төлөв C value function модуль гэсэн уран зүйлийг шууд болон шууд бусаар сурдаг. Төлөв C бол агентын зан төлөвийг тодорхойлж хомгоц бөгөөд тухайн төлөв байдалд ямар үйлдэл хийхийг зааж өгдөг. Value function тухайн төлөв эсвэл үйлдэхийн урт хугацааны үнэлгээ буюу ирээдүйд авч болох шагналын хэмжээг тооцоолдог. Харин модуль нь орчны төлөвлөл буюу орчин хэрхэн ажиллахыг өрчлөн таамаглах загвар юм. Агентийн амьдралын мөрчлөг нь эстик төлөвөөс эхлэн үйлдэл хийж шагнал хүртэн дараагийн төлөвч хийчих замаар терминал төлөв буюу төгсгөлийн цэг хүртэл үргэлжилдэг. Энд Бэлманы оновчтой тэгшидлийн зарчим ажиллаж байдаг бөгөөд энэ нь одоогийн төлөвийн үн цэнийг дараагийн боломж төлөвүүдийн үн цэнээр дамжуулан тодорхойлдог математик суурь юм. Ингэснээр агент алхам бүртээ зөвхөн одоогийн шагнал бос ирээдүйний түгэжийг харж шийдвэр гаргах чадвартай болдог. Reinforcement learning агентийн оршин тогтнох гол отоо хорчруулж авах шагналын хэмжээг хамгийн их байлгах явдал юм. Ирээдүйд авах нийт шагналыг тооцохдоо бид ирээдүйн бүх шагналуудын нийлбэрийг авч үзэж болно.
Тэгж бодит байдал дээр discounted future reward буюу ирээдүйн шагналыг тодорхой хэмжээгээр бууруулж тооцох нь илүү оновчтой байдаг. Энд gamma коэффициент буюу дисконт хүчин зүйлийг ашигладаг бөгөөд энэ нь ирээдүйн шагналын одоогийн үн цэнийг тодорхойлдог. Ирээдүйн шагналыг яагаад дисконтлох ёстой вэ гэвэл нэгдүгürt энэ нь математикийн хувьд конвергенцийг шинжлэхэд тусалдаг. Хоёрдугаарт орчны стохастик шин чанараас үүдэлтэй тодорхойгүй байдлыг тооцдог. Гуравдугаарт агент хизээч өгөж буюу эпизод дуусаж болох эслийг харуулсан үздэг юм. Сэтгэл судлалын салбарт үүнийг hyperbolic discounting гэж нэрлэдэг бөгөөд хүн ирээдүйд ирэх том шагналаас илүү яг одоо их жижиг шагналыг илүүд үздэг төрөлх зантайг тайлбардаг бол reinforcement learning гэдэг үүнийг exponential хэлбэрээр загварчилдаг. Тиймээс оновчтой стратеги бол дискаунтлагдсан ирээдүйн шагналыг хамгийн их болгох үйлдэлийг өөрөглөж сонгох явдал юм. За бүгдээрээ нэгэн тодорхой жишээг авч үзье. Өгсөн робот Startz-ээс эхлэн хөдөлж нэмэх нэг оноотой нүдэнд хүрэх зорилготой. Энэ орчин хасах нэг шарнирт нүд байхаас гадна роботын алхам бүр нь хасах тэг зүүнний 4 гэсэн торгуултай. Хамгийн сонирхолтой нь энэ бол stochastic буюу санамсаргүй орчин юм. Робот дэшээ явах үйлдэл хийхэд 90% магадлалаар дэшээ явах боловч 10.1 магадлалаар зүүн тийш, 10.1 магадлалаар баруун тийш хазаах эсэлтэй. Энэхүү жишээ нь reinforcement learning-ийн сонгодог cliff walking бодлогын хувилбар бөгөөд агент аярлаас зайс хийх болон зорилгодоо хурдан хүрэх хоёрын хоорондох тэнцвэрийг олох ёстой болдог. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид орчны загварыг сурч төлөвлөх, эсвэл төлөвлөлтийн хосуудын үн цэнийг сурч greedy буюу шунахай зарчмаар үйлдэл хийх, эсвэл үйлдэхийн тодорхойлолт сурах аргуудыг ашиглаж болно. Эцэст нь эхлээд манай роботын амьдралын утга учир бол энэхүү столтог саад бишийг даван туулж тэг цэгтийг 4 оноогоо хэмнээ байж хамгийн хурдан хугацаанд нэмэх 1 ононд хүрэх оноочтой үйлдэхийн тогтолцоог олох явдал юм. Өмнөх слайд дээр бид санамсаргүй байдал буюу столтог орчны талаар ярилцсан. Тэгвэл одоо бүх зүйл 100% тодорхой гэдэг детерминистик өрцөн манай роботын үйлдэл хэрхэн өөрчлөгдөхийг хасгая. Энэ ертөнд ямар нэгэн хазаарт байхгүй робот 100% магадлалтайгаар дэшээ нөх болно. Зүүн эсвэл баруун тийш хазаах магадлал тэг хувь байна гэсэн үг. Энэ нь орчны тодорхойгүй байдал арилж агент өөрийн үйлдэхийн үр дүнг бүрэн хянах боломжтойг илэрхийлнэ. Энэ жишээнд алхам бүрийн сүрэг шарвил буюу зардал нь тэг цэгтийг 4 хэвээр байна. Энэхүү жижиг сүрэг шарвил нь роботыг аль болох хурдан зорилгодоо хүрэхийг шахаж байдаг. Дэлгэц дээрх сомнууд нь нүд бүрт роботын хийх ёстой хамгийн оновчтой үйлдэлийг зааж байна. Робот шууд дээш болон баруун тийш явсаар нэмэх нэг шарвин дээр очино. Дунд болон доод игнэнд робот хоолын саадыг тойрч хамгийн дөхөн замаар дээшээ болон баруун тийш чигсэн хөдөлгөөнүүдийг сонгож байна. Үйлдвэрлэл нь детерминистик, харин алхам бүрийн зардал нь харьцангуй бага хасах тэг зөөний 4 байгаа үед агентийн баримтлах оновчтой стратеги бол хамгийн дөхөн зам юм. Робот санамсаргүй байдлаас яах шаардлагагүй тул хасах нэг гэсэн шийдлийг нүдний хажуугаар итгэлтэйгээр өнгөрч хамгийн богино замаар нэмэх рүү тэмүүлж байна. Энэхүү optimal policy буюу үйлдэхийн бодлого P-ийн тухайн төлөв байдалд ирээдүйн дискаунтлагдсан шагналыг хамгийн их болгох үйлдэлийг сонгож байгаа хэлбэр юм. Хэрвээ бид алхам бүрийн зардлыг жишээ нь хасах 1 эсвэл хасах 2 болгож өөрчлөлт роботын баримтлах стратеги мундагаад өөрчлөгдөх болно. Энэхүү слайд дээр бид шагналын систем reward system нь агентийн зан төлөв буюу үйлдэхийн бодлогод тулсын хэрхэн өчтөй нөлөөлдгийг маш сонирхолтой жишээгээр харж байна. Энэ удаад бид уг зардлыг хасах 2 болгож эрс нэвтрүүлсэн нөхцөл байдлыг авч үзэж байна. Энэхүү өөрчлөлт нь агентийн хувьд ертөнцийг үзэх үзэл ийг нь бүрэн өөрчилж байгаа юм. Учир нь RL агентийн оршин тогтнох гол отго учир нь ирээдүйн нийт шагналыг максимжуулах буюу хамгийн их байлгах явдал байдаг. Тэтгэлийн тохиолдолд нэг алхам хийх бүрт хасах 2 оноо алдаж байгаа нь роботын хувьд маш том гарц юм. Энэхүү зардал нь баруун талын баганд байл хасах 1 гэсэн шийтгэхийн нүдэнд унахаас 2 дахин илүү зардалтай буюу хортой болж хөрж байна. Слайд дээрх ногоон сумнуудыг анзааруул агентийн үйлдэхийн бодлого тулгцын өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн нь харагдана. Тухайлбал хасах 1 гэсэн шийтгэлийн нүдний хажууд байгаа нүднүүдэд робот нэмэх 1 рүү очих гэж тойрохын оронд шууд хасах 1 рүү амиа хорлох үйлдэлийг сонгож байна. Яг тэгвэл нэмэх рүү очихын тулд дахиад хэд хэдэн алхам хийж алхам бүртээ хасах 2 оноо алдаж байснаас шууд хасах 1 оноо алдаад тоглоомыг дуусгах нь математик тооцооллын хувьд илүү ашигтай буюу бага гарцтай сонголт болж байгаа юм.
Энэхүү жишээ нь арай энэ шарналын бүтцийг буруу тохируулбал төлөвлөгөөгүй нөлөө гарч болзошгүйг харуулж буй маш тод жишээ юм. Агентд нь суралцах явцтай орчинтой харилцаж туршлага хөрөмтлүүлэн өөрийн үйлдэхийн тогтворхыг сайжруулдаг ч хэрэв бид алдагдлын хөнгөцийг эсвэл шарналын системийг оновчтой тодорхойлж чадахгүй бол агент зорилготой хүрэх бус харин оноо алдахгүй байхын тулд хамгийн дөхөн буруу шийдвэрийг гаргаж хэлдэг. Иймд аян аюулгүй байдал болон шарналын системийг зөв тодорхойлох нь бодит ертөнцийн асуудлыг шийдвэрлэхэд хамгийн чухал сорилтуудын нэг байдаг. Энэхүү слайд нь алхам бүрийн сүр шармил буюу амьдрах зардал гэж нэлэгдэг. Step reward өөрчлөгдөхэд агентийн үйлдэхийн бодлого буюу тулгын хэрхэн өссөн өөрчлөгдгийг хоёр өөр нөхцөл байдалтай харьцуулан харуулж байна. Нэгдүгürt шарналын хэмжээ ба яаралтай байдлын хамаарлыг авч үзье. Зүүн талын хөснөгтөд reward-ийн хэмжээ хасах тэг 10.1 байгааг харьцуулна. Энэ нь алхам тотон даатах оноо буюу зардал нь харьцангуй өндөр тул агентийг мор үржинд буюу илүү яаралтай төлөв байдалд оруулж байна. Энэ тохиолдолд агент нийт хоримтлагдах сүр шарналыг багасгахын тулд хамгийн цөөн алхмаар барианд орохыг бүх нүдэнд илэрхийлж байгаа сумны жилээс тодорхой харагдаж байна. Харин баруун талын хөснөгтөд reward-ийн хэмжээ хасах тэг 10.4 буюу алхам бүрийн зардал баг үед агент лес үржинд буюу баг яаралтай зам төлөв гаргаж байна. Ийм нөхцөлд агент зорилгодоо хүрэх замдаа арай илүү уян хатан хандаж заавал хамгийн богино замаар бас өөр хувилбаруудыг сонгох магадaltaй болдог. Хоёрдугаарт детерминистик эсэнцдэх үйлдэхийн бодлогын ялгааг ажиглуул агентийн үйлдэл 100% магадaltaйгаар амжилттай болдог тул тэрээр өөрийн хөдөлгөөнийг бүрэн хянаж тооцоолж чаддаг. Яаралтай нөхцөл буюу хасах тэг 11 зардалтай үед доод игнэний дунд хэсэгт байгаа робот баруун тийш чигсэн үйлдэлийг сонгож хамгийн хурдан замаар дээшээ арахыг хичээж байна. Гэтэл тайван нөхцөл буюу хасах тэг 10-ны зүүнний 4 зардалтай үед доод игнэний дунд болон баруун болонд байгаа робот зүүн тийш чигсэн үйлдэлийг сонгож байгаа нь алхмын зардал бага байгаа тул заавал хамгийн хурдан замаар явах шахалт бага байгааг илтгэж байгаа юм. Алхам бүрийн сөрөг шармил нь агентийн хувьд цаг хугацааны даралт буюу шийдвэр гаргах хурдыг тодорхойлж хүчин зүйл болж өгдөг. Зарим тохиолдолд агентийн баримтлах оновчтой стратеги нь longest pass буюу хамгийн урт зам байх нь бий. Энэ нь ихэвчлэн эпизод дуусах үеийн шармил нь алхам бүрийн зардлаас хамаагүй муу эсвэл орчин нь stochastic буюу санамсаргүй байдал ихтэй үед ажиглагддаг. Робот зорилгодоо хүрч тавламыг дуусгахаас илүүтэйгээр нүднүүдээс хол байж орчиндөө удаан оршин татахыг илүүд үзэж байгаа хэлбэр юм. Хэдээр агент детерминистик өртсөн байгаа мэт харагдаж орчны стохолтыг шин чанарыг тооцож үзвэл хасах нэг нүдний хажуугаар өнгөрөх нь хальтарч унах эсэлтийг дагуулдаг. Энэ нь академик түвшинд curiosity driven exploration буюу агентийг шин төлөв байдал судлах хүрт урамшуулдаг системтэй төстэй бөгөөд агент зөвхөн зорилгын хойноос хуваалцах бос орчныг танин мэдхэд илүү их хугацаа зарцуулдаг. Ийм төрлийн зан төлөв нь ялангуяа нээлттэй эзэнтэй тавлгаануудад агентийг илүү амьд мэт харагдуулах тусалдаг. Хоёрт амьдрах зардал бага. Нэг алхан хийхэд ердөө хасах 104 оноо алдаж байгаа тул агент олон алхан хийхээс айхгүй байна. Түүний хувьд хэдэн ч алхан илүү хийсэн хамаагүй гол нь хасах оноо авахгүй байх нь математик утгаараа илүү ашигтай байгаа юм. Энэхүү үйлдэхийн бодлого нь агентийн хувьд ирээдүйний шарналыг хамгийн их байлгах хамгийн аюулгүй стратеги болж байна. Энэ нь шарналын систем болон орчны тодорхойгүй байдал хоёр агентийн зам төлөвийг хэрхэн хамтдан тодорхойлж байдгийн тод жишээ юм. Бид өмнөх слайдууд дээр агентийн амьдралын утга учир бол нийт шарналыг максимжуулах явдал гэж үзсэн. Шарналын системийг загварчлахдаа маш болготой хандахгүй unintended consequences буюу төлөвлөөгүй суурь үр дагаврууд гарч болзошгүйг бид мартаж болохгүй. Coast Runners 7 тавлан дээр ажиллаж байг Deep Reinforcement Learning Agent үний тод жишээ юм. Агенттэй барааны шормонд хурдан хүрэхээс илүүтэйгээр замаас объект цуглуулж оноо авах нь илүү их шарнал өгч байсан тул робот замаа дуусгахын оронд нэг газартаа илэрдэж оноо цуглуулахыг илүүд үзсэн байдаг. Энэ үзэгдлийг reward hacking гэж нэрлэдэг бөгөөд агент шарналын хөнгөцийн цогцог ашиглан бидний өсөөгөө зан төлөвийг гаргаж байгаа хэлбэр юм. Дэлгэц дээрх ихний видеог харуулах хүн замаараа хурдтай уралдаж замын хажуугийн турбог аваад барьяа руу тэмүүлж байна. Үүний хувьд гол шармал нь төрүүлэх гэдгийг огсрлож байгаа хэрэг хоёр дахь видеог анзааруул агент огт өөрөөр зүйл хийж байна. Тэр барьяа руу явахын оронд нэгэн тойрог дотор тасралтгүй ирэлдэж зөвхөн тэнд гарч ирэх турбо оноог дахин цуглуулсаар байна.
Агент нь башийн цаавраар буюу жишээгээр бус туршлаар сурдаг. Тэрээр туршилт хийж үзээд бариа руу очиж тавламыг дуусгаснаас нэг газраа илгэдэж турбоног хязгааргүй цуглуулах нь урт хугацааны нийт шарнлыг харьцангуй их болгож байна гэсэн математик гаргалганд хүрсэн хэрэг. Тиймээс шарнлын системийг зохиохдоо зөвхөн эцсийн зорилгыг бос түүнд хүрэх явцыг ч мөн давхар хянах шаардлагатай болдог. Хиймэл оюун ухааны аюулгүй байдал буюу safety асуудалд эслийг loss function-ийн нэг хэсэг болох нь орчин үеийн reinforcement learning-ийн маш чухал салбар юм. Ялангуяа хүний амь настай холбоотой бодит орчны хэрэглээнд ажинд зөвхөн шарнлаа хэсгээ зогсохгүй аюулгүй байдлыг нэгдүгüрт тавих ёстой. Үүнийг constrained reinforcement learning алгоритмуудын тусламжтайгаар шийддэг бөгөөд эйжент тодорхой аюулгүй байдлын хязгаарлалтыг зөрчихгүйгээр суралцах шаардлагатай болдог. Жишээлбэл өөрөө жолоодох машин сургахдаа бид зөвхөн зорьсон газартаа хүрэх хурдыг биш харин явган зорчигчдоос барих зай болон замын хөдөлгөөний дүрмийг хамгийн өндөр ач холбогдолтой сүүл шарнлал буюу торгуул болгон оруулж өгдөг юм. Reinforcement learning онлыг туршихад ашиглагддаг хамгийн сомд бөгөөд суурь жишээнүүдийн нэг болох Cartball буюу тэрэгэн дээрх савааг тэнцвэржүүлэх системийг дэлгэрэнгүй авч үзье. Энэхүү жишээ нь reinforcement learning агент туршилт ба албаны замаар хэрхэн суралцдаг болохыг харуулах хамгийн тод загвар болдог бөгөөд энэ нь шууд зааварчилгаа авахаас илүүтэй очонтой харилцаж суралцах үндсэн зарчмыг илэрхийлдэг юм. Системийн физик бүтцийг харуул хөдөлгөөнд тэрэгэн дээр нэгэн савааг бихсэн байгааг та бүхэн харж байна. Агентийн үндсэн гол буюу зорилго бол тэрэгний хөдлөх замаар дээх савааг унгахгүйгээр босоо байлалд нь аль болох удаан тэнцвэржүүлэн тогтоох явдал юм. Агент шийдвэр гаргахын тулд орчноос 4 үндсэн үзүүлэлт бөх state мэдээллийг хүлээн авдаг. Үүнд нэгдүгээр саваа босоо тэнхлэгээс хазаасан тета үнцэг, хоёрдугаарт савааны тета зэг буюу үнцгийн хурд, гуравдугаарт тэрэгний хэвтэй эцэг байрлал, дөрөвдүгээр тэрэгний хөдөлгөөний хэцэг цэг буюу хэвтэй хурд багтана. Эдгээр мэдээлэлд үндэслэн агент акшн хийх бөгөөд энэ нь тэрэгний зүүн эсвэл баруун тийш хөдөлгөхөд ашиглах хэвтэй жилгийн хүч юм. Сургалтын яцад агент хийсэн үйлдэл бүрийнхээ хариуд реворд хүртэнэ. Заваасаа байрсан хадгалж унахуй тогтож буй хугацааны алхам тутамд агент нэмэх нэг онооны шарнал авах бөгөөд харин саваа унсан тохиолдолд шарналтыг болж тухайн эпизод буюу үе шат дуусна. Энэхүү орчин өөрийн гэсэн үрмэц шин чанартай бөгөөд нэгдүгээрт энэ нь детерминистик буюу агентийн хийсэн үйлдэл бүрэн орчин тодорхой санамсаргүй бас үр дүн үзүүлдэг орчин юм. Хоёрдугаарт энэ нь continuous буюу тэргэнд хүчний хэмжээ болон савааны үнцэг зэрэг үзүүлэлтүүд нь тасралтгүй том утгаар ихлэгддэг онцлогтой. Эцэст нь эхлэх манай агентийн амьдралын утга учир бол энэхүү систем дээр туршилт хийх замаар урт хугацааны total reward-ыг хамгийн их болгож чадах оновчтой түүлийн цэгийг бий дансурч авах явдал юм. Ингэснээр агент маань ямар ч нөхцөлд савааг онголгүй тэнцвэржүүлж мастер болж суралцдаг байна. Энэхүү суурь мэдхийн цаашдаа робот техник болон автомат жолоодлагтай системийн илүү нарийн төвхтэй асуудлуудыг шийдвэрлэх үндсээр болдог юм. Дүм тоглоом нь reinforcement learning-ийн илүү нарийн төвхтэй орчны жишээ бөгөөд энэ state-ийн тоглоомын дэлгэц дээрх raw pixels буюу цэвэр дүрсэн мэдээлэл байдаг. Хайгийн дүрслэгчээ устгах үед эрийг шарнал авч өөрөө устгах эсвэл сумаа дэмий өрөх үед сүүл шарнал хүртэнэ. Энэхүү орчин нь агент тас зөвхөн шийдвэр гаргах төдийгүй representation learning буюу дүрсэн мэдээллээс утга учиртай шин чанаруудыг ялхан танд сурах чадварыг шаарддаг онцлогтой. Сүүлийн үеийн deep reinforcement learning алгоритмууд нь ийм төрлийн өндөр хэмжээс төвөгдөлтөөр хүний төвшнийг гүйцэтгэл үзүүлж чадаж байгаа нь convolutional neural network-ийг reinforcement learning-тэй хослуулсны үр дүн юм. Reinforcement learning-ийг үндсэн 3 төрөлд ангирдаг бөгөөд эдгээр нь model based, value based болон topology based аргууд юм. Model based арга нь орчны загварыг сурч түүндээ үндэслэн төлөвлөлт хийдэг бол value based арга нь төлөвл эсвэл үйлдэхийн үн цэнийг сурч хамгийн сайн утгатайг нь сонгодог. Харин topology based арга нь төлөвөөс үйлдэл рүү шилжих магадлалын хөнгөцийг шууд сурдаг бөгөөд end exploration буюу хайгуул хийх механизм нь системдээ суулгагдсан байдаг. Эдгээр аргуудын сонголт нь тухайн асуудлын үүдэл ашиглах үр ашиг буюу sample efficiency-с ихээхэн хамаардаг бөгөөд model based аргууд нь хамгийн бага туршилтаар суралцах боломжийг олгодог бол evolutionary аргууд нь хамгийн их хугацаа шаарддаг байна.